итгэл компани байгаа. Итгэл компани одоо энэ зөв амьдрах ухаан гэдэг төрийн бас байгууллага одоо санхүүжүүлдэг байгууллага гэсэн үйлдвэрлэл эхлээд тэгээд ингээд энэ олон ядуусуудын нийгмийн зорилт бүлгийн хүмүүсийг нийгэм бүтэц чиглэлдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Цаашаа явах юм байна. Тэгээ манай компани 2004 онд анх байгуулагдсан 36 ажилтнтай хомдолтой тамилгын өрдөө төмөрөд болгохын өдөр манай компани онцгой орон гэргүй үнчин ядуу хөтөлбөр бишэлтэй өндөр насны таншин дамжуулалт радио орон гэргүй үйлдэл бид нийгмийн хариуцлага авсан эдгээр компани ажиллагаанд үзүүл ажилламаар ханддаг. Ийм байгаа. Энэ зорилго нь юу вэ гэвэл одоо ямар ч одоо том одоо би зүгээр өөрийнхөө хувийн дүгнэлт шүү. Одоо MCS компани одоо хичнээн хүн яг ингээд таншины хүмүүсийг аваад нийгэмшүүлсэн болоо гэж хувьдаа боддог. Тэгэхээр тэр байгууллагыг би муудаагүй тэгч алуугүй. Гэхдээ бид бодохдоо одоо Монгол улсын ядуурл дээд зэгтээ өссөн байна. Одоо энэ аль ч орнуудаас би сая одоо олон улсын судалгааны цагтаа зэрэг одоо тэр хамгийн хэцүү орны дараад нь 2 дахь нь манай орж байгаа байхгүй юу? Одоо тэр үр шилтэй хэмжээнийхээ хувьд ч гэсэн одоо тэр ядуурлын хэмжээнд ч гэсэн нэлээд доогоор орсон байна гэж ажиглагдаж байгаа. Тэгэхээр миний хувьд одоо бодохдоо одоо энэ Улаанбаатарын хогийн зүг, Цагаан давааны хогийн зүг, Улаанбаатар хотын дарааны шинэ иргэдүүдийг би ингээд өөрөө явж ажиж үйлчлэлт тусаж ярьдаг хүн байхгүй юу? Эндээс харахад та нар айгүй хэцүү юм сонсож байна гэж магадгүй шүү. Юу гэж бодож байгаа вэ гэвэл би Монгол улсын ядуурл маань үндэсний аюулгүй байдгийн хэмжээнд очихсан байна. Яг эдгээр судалгаа хийж байгаа жилдээ 2000 гаруй хүн судлагдчихин зүгээр ердийн нөхцөл одоо зарилэг одоо тогтоож хэлбэр гараагүй ердийн нөхцөл энээс нэг 160-аас 200 орчим тэрмэл иргэд байгаа гэдэг. Тэгээд тэр иргэдийг гарч ирэнгүүтээ одоо Улаанбаатар хот эргээд ах トゥ орон нутгийн тоохоо байсан эргээд орхон байдгүй. Эндээ зориулсан төлөвлөгөө боловсруулалт гэж юусэн байдгүй юм байна. Тэгээ энэ зүйлийг хараад сэтгэл өвдөөд энэ зүйлийг одоо 2006 оноос хойш би хийж эхлээд явж байгаа. Тэгээд ажил маань өргөдөлтэй анхны ганц гэрүүлтэй байсан бол одоо би 132 хүн буюу нийтдээ нэг 72 том хүн нэг 60-аад хүүхдэд ингээд одоо нийгмийн халамж өвчтөний чиглэлийн үйлчлэгээр төрийн бус байгууллага үзүүлж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Энд хүмүүс харахтаа энэ ингээд мөнгө явж байна, одоо мөнгө угааж байна, хүмүүсийн хөдөлмөрийн шулж байна энэ гэсэн тийм эвгүй тоглолт үйл ажиллагаанууд явагддаг. Миний хувьд бол ямарваа тийм байхгүй. Би бол өөрөө зовд зүдэрч бас шорон оронд орж одоо бас ингээд дампуураар ингээд зовж явахдаа 6 хүүхдээ хөтлөөд бас ингээд ажил хайгаад хөдөлмөр эхлээд ингээд явж байхад талтан болчдөг хүн байгаасаа гэж бодож исэн үе байдаг. Тэгээ би бол яг өөрөө хөдөлмөр эхэлдэг төлөвлөрөө юм хийн би бас нэг зураг хөрөгийн оролтон сэлмэр баримлын чиглэлийн оролт нэг хүний гарын дүгээр юу хийж болдгийг тэр болгоныг хийхийг хүсдэг хүн. Тэр үйл ажиллагаагаа хийгүүлээд энэ хүмүүстэй зааж сургах гэсэн зорилготой. Тэгээд одоо ингэж үйл ажиллагаа явуулж байгаа. Өдөөс хойш одоо нөгөө пассажир өгч хэн блэ? Сууд Эрдэнэ. Сууд Эрдэнэ тэр чинь ирнэ. Тэгээ бас манай байгууллагатай хамтарч ажиллаж цаашдаа ингэж хүмүүсийг чинь бас сургахт нь ингээд тусалж байгаа. Тэгээд би нөгөө зөвхөн 2 айлаар оруулсан. Айл айлаар ингээд орох юм бол маш их олон хүмүүс ингээд энд байж байгаа. Одоо манайх нэг 30-аад хүн тэр юун дээр сая өглөө ингээд юу явсан байгаа юм нэмэлээ. Одоо наран дээрээ тэгээд компани барилга дээр одоо туслах ажлыг өдөрт ингээд ашиг өдрийн хийгээд оройн бууж ирж байгаа. Гэх мэт тэгээд эндээс орж ирсэн орлогоороо тэгээд хүмүүсээ хооллох жишээ нь ийм үйл ажиллагаа явуулдаг. Бид нар ингээд одоо ингээд энэ сараас зуны цаад ингээд энэ юмнууд хийн одоо энэ уртын хийж байгаа анхны хийж байгаа зураг гэдэг үйл ажиллагааны юмнуудын ийм Монгол ингээд хугацаа ингээд яндрын юмуд үйлдвэрлэнэ. Одоо ингээд одоо хонда мансартаа байсан байлаа гэдгийг хүмүүс яг тэрэнд нь зориулсан юм модон тавилгууд хийж өгөх жишээ нь. Одоо энэ сонин юм бол байгаа. Одоо луури асуугаад ашиг одоо энэ хүүхдээ ороо гэдэг энэ байж гэн одоо энэ ширээнүүд байгаа энэ нөгөө нэг одоо энэ дугуй хаалга байгаа энэ өөрмөц юм одоо ингээд гар уулын шинжтэй юм зүйлүүдийг их хэмжээгээр хийдэг. Надад энэ бөөний тоног төгөөрөмж ихтэй тэнэглэр ингээд янзлаар энийг тоноглоод яваад тавиал ингээд энэ бид тусахын чиглэл юм бол ингээд хийж байгаа. Тэгээд одоо энэ тааны сандал ширээ тэгээд энэ бүр одоо ийм луухнууд, ийм хаалга тэгээд энэ тоон одоо энэ тоон ихэд биш 5 тооны даад 5 тонн хүнд тийм тооныг би одоо тэр баян хосонд угсаж өгсөн. Одоо тэгтээ бүр гэрээ одоо 18 метрийн диаметртэй гэрийн ганцхан баган дээр тулж байгаа тийм одоо том хэмжээний тоон. Одоо ингээд энэ зүгээр
гарахаас нь төмрөөр. Энэс битүү модоор ингэж бүрээд модон дээрээ сэлбэр хийгээд ингэж өгч ирсэн тийм юм байна. Тэгээд би энэ олсон олгоод энэ нийгмийн амьд давхрын ядуу зүдүү энэ хүмүүстэй олж тусалж тэгээд өөрөөр ингэснээр би одоо гогцсонгүй. Ингэснээр би одоо ингэж бас ядуурцсангүй улам илүү их ингэж зөв байж гэн. Тэгээд энэ хүмүүс маань хүмүүжиж гэн, эргээд нийгэмшиж гэн. Энэ зүйл хийж байгаа. За тэгээд нөгөө хоонцлог ингэ хийж анхныхан заавар одоо энэ би хойцлог ажлын байрыг ингэ хийж байгаа зүйл байж. Одоо яг энэ байшингийн төрөндөө бид ийм байлаа. Одоо ингэ зүйлэг ногоо тарьсан, энэ урдуураа мод тарьсан. Мод гэн одоо төмс ногоо жимсээ ингэ тарьчдаг энэ урдуураа. Тэгээд одоо нөгөө хүмүүс маань өсөөд байр маань ингэ тэлээд ирэх тусам бид нар юу болж хэлж байгаа вэ гэвэл одоо багтаамжгүй болоод нөгөө ногооныхоо газрыг ингэ битүүлээд айлгуулгаар ингэж амьдарч байгаа. Ийм зүйл байна. За, одоо бид нэг өөртөө байрыг өөртөө хүчээр ингэ хийгээд хөдөлгөөн явуулж байгаа зүйл нь байж байна. Энэ юм даа энэ цаашдаа юм байна. Жижиг дунд үйлдвэрлэх энэ гараад жижиг дунд үйлдвэрлэх тэмдэг сангаас бид ингэ ийм нөгөө саяны 100 сая төгрөгийн төсөл аваад энэ үйл ажиллагааг ингэ өөртөө хийж эхэлж байгаа байхгүй юу? Өөртөө байна. Одоо энэ ингээд юм хэцүү амьдралтай хүмүүс яг таны шинээс одоо энэ хөнгөлтөл одоо танай тооны гэдэг нөхцөлөөр хангалттай гарч ирсэн юм байхгүй юу? Энэ доотлыг одоо тэр 25 дахь телевизээр гараад тэгээ одоо манайд энэ чинь ирээд нийгэмшээд ажиллаа хийгээд амьдраад ингээд сайхан болсон байгаа. Энэ залуу гэтэл одоо манай байгууллагаас ингээд 20 30 биш 58 удаа яваад 58 удаа ирсэн залуу байна. Гэтэл бид энийг уучлаарай өнөөдөр одоо энэ гэр бүлтэй одоо энэ ажил хөдөлмөрлөлөө сайхан амьдарч байгаа гэх жишээ нь. Одоо энэ ах トゥ угууд ингээд дөрвөлээ байсан. Одоо энэ охин гэтэл одоо энэ ах トゥ хоёр цуг байсан бол одоо энэ охин маань ингээд хүнтэй суугаад гэр бүл болоод манай энэ үйлчлэгээний одоо нярвын ажил хийгээд тэгээд нөхөр нь одоо энэ ял хэвлээд сулцадаад гарч ирж байгаа иргэдийг нийгэм шүтлэх чиглэлийн нийгмийн ажилтныг хийгээд ингээд явж байгаа. Бид нэг ингээд очоод яг ингээд танашнаас манад авдаг. Тэгээ ийм хэмжээний ийм долоо хүмүүс ингээд олж ирээд бид ингээд тусалдаг ийм байгууллагуудаар тэгээ одоо нөгөө тэр танай тооны гэдэг нэвтрүүлгээр гарч ирсэн нөхөр чи ийм сайхан болсон байх жишээ. Тэгээ одоо манай хүүхдүүд гэтэл одоо энэ бид нэг явж байгаа. Ингээ яг итлээ султадаад гарч ирж байгаа гэдэг нийгэмшүүлээд орон нутгууд явж байгаа. Бид ховд, овс тэгээд ар хангаан, дорнод бүхэл аймагуд руу ингээд хөвсгөл рүү гих мэтэр ингээд энэ нийгэмшүүлээд орон гэрэлтэй болохыг болгоод ингээ явж байгаа. Дайм бай. Тэр ингээд гоцсоноор өгөн ингээд бүхэл юм хийндээ. Тэгээ манай энэ одоо ингээд баяр ёслол болоод бид нэг хүмүүстэй одоо тэргүүний ажилчин одоо эднээс бүгд л ингээд нөгөө тэмэл амьдралтай байсан хүмүүс. Эргээд энэ чинь нэг юм шиг одоо бид нар ингээд нөгөө нийгмийн хэмжээнд авчаад ингээд бүр шагнал урамшдыг ингээд олгоод тэр жишээний дээрээс нь бүр ийм юм болж байгаа. Одоо эдгээр маань өнөөдөр надад ийм шагнал болж байгаа. Юу гэж байгаа вэ? Таны цаашдын хийж хэрэгжүүлж бүхий төлөвлөгөөнд бид бүхэн үргэлж хамтдаа байх болно. Эргээд харахад бид бүхэн хизээж хэн нэгний босгон мөгөөлөлд давтахгүй бат цайд мэд болж чаджээ. Бид бүхэн таны шудраг удирдлагаар үнний эсрэг юу ч хийж чадахгүй таны үнний төлөө бүхнийг хийж чадна гэсэн ийм үрээтэйгээр энэ зургийг хоёрыг манай байгууллага одоо ингээд энэ нөгөө нийгэмсэлсэн байгаа хүмүүс маань өөрсдөөсөө зардал гаргаад ийм юм бэлгэлж байгаа байхгүй юу. Тэгээд би энэ хэлсэн үг нь болохдоо тэр одоо надад өгсөн тэр төлийн шагналч нь баатарч нь тэрнээс илүү үр дүнтэй юм гэж бодож байгаа. Яг л хүмүүс маань өөрсдийнхөө зүрхээр одоо ахиж хизээж би буруу зам руу орохгүй болжээ. Буруу зүйлтэй нэгдэхгүй. Тийм учраас энэ зүйлдээ бид нар хамтдаа дэмжинэ. Нийгмийн ядуурлын төлөө гэдэг ийм том зорилго ингээд тавьж байгаа маань одоо би өөрийнхөө хийж байгаа ажлын үр дүн байна гэж ойлгож байгаа. Би ингээд бүх шарангуудаар явна. Одоо ингээд одоо харах байгууллагуудаар явж тэнд сургалтуудыг хийн. Тэнд байгаа хүмүүс маань бидний хараад тэгээд нөгөө түрүүний зөвхөн дээрээс одоо шарангаас гарч ирээд тэгээд одоо арангаар явуулсан энэ залуу маань руу явсан гэх мэт энэ олон хүмүүс одоо ингээд нийгэмшээл амьдрал зүйтэй. Тэгээд одоо ингээд 2013 онд нийслэлд манай үйл ажиллагааг маань аягүй сайн явуулж хамтарч ажиллагээд нэг юм төсөл хэрэгжүүлсэн юм. Тэгээд тэр төслийнх нь мөнгө одоо орж ирэх байсан та одоо та нарыг зарим нь харж л байгаа цагдаа ингээд юунд Сүхбаатарын толгойд очиж цуглаа ингээд яваад байна гэдэг. Тэр нутгад би нөгөө төр засаг бидэд хүн авчиж өгөөд одоо зүгээр иргэн дээр ийм ачаа өрөвсөн байгаа байхгүй юу? Хов иргэн дээр. Би нэг 50 60 хүнтэй болоод байсан бол надад явсад нэмээд 60 хүн 130 гаруй болгочихсон. Тэгээ энэ зүйлийнхаа талаар одоо ийм олон хүмүүсийг нэг өдөр ачаад аваад ирсэн гэж бодохгүй юу?
Тэгээд ингээд би энэ зүйлийг нээгэмшүүлэх зүйл одоо ингээд юм хийж байгаа. Тэгээд тэр юунд цагшаалтуудаа тэгээд байгаа зорилго нь тэр. Одоо ч тэгж явсан дор зүгээр хөдөлмөрөө хийсэн тэр юм байна гэж бодлоо. Миний хувьд зүгээр ингээд хөдөлмөрлөд явж байсан тэр юм байна. Тэгээд тэднэртэй ингээд хэрүүл маргаа ингээд тэнд ингээд яваад нэсвэрээ гараад ингээд явж байсан дор зүгээр хүмүүлийн хинжтэй ажиллаж өөрөө хийдгэрээ хийгээд зүгээр хөдөлмөрөө хийгээд явъя даа гэж одоо бол маш шуурхай ажил руугаа орсон. Ингээд явж байгаа. За тэгээд ингээ манайхад ингээ баяр хөстүүд болно хоолнд ресторанд ордог байсан. Энэ жил бидний баяраа их гоё тэмдэглэсэн бас энэс илүү. Тэгээ одоогийн байдлаар манай байгууллага дээр ингээ энэ одоо хуучин нөгөө тоо одоо бол 130% юм байгаа. 24 гэр дотор одоо ингээ нийтдээ. За энэ юм. За ингээ зөв амьдрах ингээд одоо төрийн бас байгууллага байгаа. Тэр нэг ажих нь. Баггүй. Зөв амьдрах нь. Ангид ихтгэл дэлгэдэг хамгаан маань ерөнхийдөө юу хийдэг вэ гэвэл зөв амьдрах ухаан гэдэг нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага байгуулад тэр байгууллагаа яах ёстой гэвэл нөгөө ядарч төрийн бас байгууллага маань ерөөсөө ашиг бас байгууллага байх ёстой. Тэр учраас бид нар яаж байгаа вэ гэвэл нөгөө энэ хүмүүсээр ингээд хөдөлмөр эхлүүлээд мөнгө олоод ингээд байж болохгүй. Энэ шашны байгууллага байж болохгүй. Тэр учраас бид ямар нэгэн шашны байгууллага байдаггүй. Ингээд ийм тодорхой зүйлийг хийдэг ийм газар байна. За тэгээд ингээд овчхон танилцуулчих. Тэгээ ерөнхийдөө та бүхэн маань ингээд бидний хийж байгаа ажлууд ингээд зорилго нэг би танаас баярлагдав. Та ялангуяа ингээд маш их хөдөлмөрч хүмүүс байгаа. Тэгээд ингээд бүгдээ хөдөлмөр эхлээд ингээд энэ зүгээр тохиолдол гарчтай юм. Аа нэг юм их. Өөрчлөлт байгаа нэг юм байна. Одоо энэ анхны хүмүүс шүү дээ. Ингээд ийм жирэмсэн 6 сартай байж хатаа траншин гэсэн хүмүүсийг аваад одоо нийгэмсээр хийгээд амьдрал бий болсон байж байгаа байхгүй. Хэний хоёр хөлбөмбөл одоо энэ одоо хоёр хэсгийн багш болсон. Одоо энэ 3 хүүхэдтэй нөхрүүд нь дандаа нийгмийн ажилтан бол хийж байгаа. Их мэтэй. Нөгөө за нэг юм их юм байна. Энэ гурван хүүхдийн ингээд нөгөө 2 настай байхаас ингээ хоорондоо салцсан. Тэгээд нөгөө астрактууд гэж явтан авчлаар ингээ уулзуулаа. Одоо ах トゥ нартай. Яг хурал төрсөн одоо энэ хоёр их. Энэ хоёр их. Энэ ах манай амьдарч ирсэн байхгүй. Энэ хоёр настай хазараг гэсэн. Тэгээ энэ нөгөө тэр Булган аймаг гэдэг хөдөлмөр сургалтын дүүд энэ болохоор Булган аймаг гэдэг нэг тийм ламын сургалт сурч байгаа. Тэгээд энэ чинь ирж уулзуулаад энэ шатаа нэгдээд тэгээ ингээ гаргасан байгаа. Их мэтэй юм явуулж байна. Одоо энэ ээжтэй нэгдээд ээжтэй хараад бол ажилтны мөрөж хийдэг. Тэгээд эндээс хөдөө орохоор гараад явчихсан гэдэг. Ахын гаргаад энэ амьдралын амьдралаад эргээд бид газар болно гэж одоо бид хамгийн хаан дүүний сэдвэн хамгаалалт татаа яаж байгаа хойны 13 газар орохоор эднийг газартаа удаа гаргачих зорилготой байгаа. Юу явж идэг. Хүмүүс харж идэг. Одоо энэ чиний боцоод сайн хэл тэмцэл. Энэ 1 2 3 энэ хүүхд зэрэгсэн байсан энэ ах нь байсан ингээд дөрүүлээ ингээд аавтайгаа тавуулаа ингээд тараншинд явж байгаа боддоо. Хэцүү байх амьдрал ийм болцсон байхгүй нийгэм байна. Тэгээ одоо эдгээр яаж ингэж бидний нэг гангар инвест компани өгсөн.
ажилд ороод бүгд нэг өгсөн. Тэгээд нийгэм маань нөгөө тэнд чинь нөгөө болдгол юмуд болно шүү дээ. Археологи, ширээгээ толгойн өдөрсөө өдрөө тэмдэглэн тэнд очироо нөгөө архин тэтгэхэд онцсон хүмүүс маань яадаг вэ буцаад алдчихад байдаг байхгүй. Тэгээд би 13 өнөө бүгднийг таньж буцаад үүс явсан шүү дээ. Ангар university гаргаж байгаа энэ гурван одоо гэрийг 13 хүнийг энэ хоёр газар дээр болгож байгаа ангар university газар авч өгөөд ингээ гаргаж ирсэн юм байгаа. Одоо тэр эдгээр бүгд буцаад таньж ороод бүгдээр ингээ буцааж аваад одоо энэ аягүй сайн ажиллаж байгаа. Одоо энэ 3 хүүхэдтэй, энэ 3 хүүхэдтэй, энэний нөхөр нь одоо 6 жилийн өмнө шарангаас болоод гарч ирээд манай энд байсан одоо манай нийгмийн ажилтны хийсэн хүмүүс юм байна аваад ингээ энэ тийм ингээ бүрэн дүүрэн одоо авч явж байгаа ийм зүйлүүд байна. Яасан бэ? Халина ажил. Ажил болж байна. Баяр болсон байна. За. Аюулгүй. Энийг оптим шиг байна да. Баярлалаа хоолыг хайрлаж байгаа юм байна. Хатны биш. Энийг охин одоо манай ийшээ гарлаа шүү дээ тий. Энэ хүү хоёр ингээд тэр 10 жилийн өмнө тий. Яг 10 жилийн өмнө ингээд таньшин аюул жоохон хэцүү амьдралтай надад авсан. Одоо тэгээ манай ингээд миний гэр бүлтэй манайхтай ингээд хамт амьдарч байгаа ах トゥ хоёр. Ингээд сайхан байна. Ихтэй. На ингээд одоо нөгөө хойноос завж байгаа. Гандраа гэр ийм гоё гэртээ ингээд танилцтай юутай ингээд тусмаар харцсан. Тэгээ нэг очсон чи ингээд өөрөөс хотоод нэг онцгойсон ингээд тэр гэрний хонтонд ингээд архины шилгээр тогоо санах хөө дордог аймаг нэг болсон. Тэгээ очиж авч байгаа зураг байдлаа. Аюуда. Тэгээд эргүүлээд одоо эднээс нэгээс хүнд хайлт татах юм байна юу? Би нэг хайлт тэгээд биендээ одоо нөгөө зүйлүүдийг зааж өгдөг юм ихтэй болоо.